Сонжтой тав. Миний ч ихтэй манай. Хай. Сайн байна. За баярлалаа. За аялал болгодог хүмүүс надад тэнцний талаар ч юу ч Юу яа. За. Имдэг хүмүүс надад юу болчихлоо. Тэнцний талаар. Тэнцэний талаараа. За би ч одоо дундаас нь орж ирж байна. Энд чинь хоёр тоглолт айгүй гоё байна. Сэтгэл айгүй өндөр байна. Догтлж байна. Яг энэ очсон дээ. Яг хотлаашаа зан өрчлээ л да. Тэ. Асан байна. За болиё. Бай. Миний влог зориулсан. За сайн байцгаана уу гэгийн үзэгчтэй. Ингээд Монгол улс ажиллаж дандаа нэг тийм Монгол улс үүсгэн байгуулалттай 90 одоо 90. За юу яач суудлууд эзэлж байна. Тэгээ хай идэлж. Та чи Timberland реклам хийлээ шүү дээ. Timberland реклам. Ахан тайлч уу? За оогийн ахан тай. Орос бизнес. За манай Акиг бол манайхан бараг мэдчихэж байгаа. Акиг Кинцугийн үүсгэн байгуулалт. Кинцугийн багийн үүсгэн байгуулалт. Манай channel дээр ч гэсэн лайв хийж байхад бол Аки CS гэдээ ороод ирсэн. Ерөнхийдөө бас нөгөө e-спортын дотоодын мэдээлэл янз бүрийн одоо үзэж байгаа хүмүүс өөрсдөө бас зарим мэдэхгүй байж магадгүй те. Акигийн үед гэх юм бол Кинцугийн өөрөө айгүй гоё гарч ирсэн нэг хэсэг. Юуг таялог хожлол энэ вижнийг хожлол тэмцээн дээр ер нь бол бас нэлээд өндөр амжилтыг бас цойлж. Бас зүгээр нэг мэп аваад тэгээд нэлээд алдсаж яагаад хожигдчихсэн. Тий. Бас айгүй яг ингэж гоё тесрэлтэй гарч ижсэн ийм баг. Одоо тэндээсээ бас нөгөө цаашаа үргэлжлүүлээд зарим хэдэн ингээд өөр багт ороод ингээд явж байгаа. За та одоо гоё e-спорт сонирхдаг эсвэл Шууд pro player болъё гэж бодож байгаа хүүхдүүдэд ер нь гоё e-спортын талаар юу ч хамаагүй яриад өөрөө заяа. наадах чинь гэхдээ яг нөгөө нэг мэрэгжлийн тоглогч нараас асуудаг асуулт байна шүү дээ. Би тийм дээр чинь Мэргэжлийн тоглогчдоос амар их хүмүүс сонсдог байхгүй юу? За. Амар удаан хийсэн, амар сайн мэдсэн. мэрэгжлийн тоглогч болыг юу лөө? Ер нь гоё ингээд e-спортын сценд орж ирэх юм. E-спортын сценэгүй би өөр талаар нэрээ заяа. E-спортын сцен дээр орё гэдэнгүүт хүмүүс дандаа тоглогч болох гэж яриад байдаг байхгүй тий. Гэхдээ тэр чинь e-спорт гэдэг чинь тоглогч гэхээс илүүтэйгээр ард нь өөр маш олон зүйл байдаг. Жишээ нь кастер байна, production байна, арын алба болж болно, коуч болж болно тий. Яг e-спорт өөрөө сонирхолтой бол магадгүй одоо жишээ нь тэмцээн зохион байгуулж илаа гэхэд одоо яг нөгөө ESN-ийн тэмцээн дээр бид нар ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхэд энэ ч нөгөө салбарын мэрэгчлэн альва бизнесийг хийхэд салбарын мэрэгчлэн гэдэг хүн айгүй их дутдаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй энэ дунд e-спортын мэрэгчлэн яг өөрөө амьсгалдаг хүн байсан болвол за окей энэ ингэж явд юм аа тий. Одоо чинь шууд амжуултыг ингэж явдیں۔ Тэмцээнүүдийг ингэж явдیں۔ Энэ багууд нь ингэж тааруул гоё байд ингэж ч юм уу. Тим зүйлийг хийж болдог учраас тоглогч гэхээсээ илүүтэйгээр бас өөр зүйл рүү норж болно. Эсвэл стример болж болно тий. Стример байдаг ч юм уу, өөр юу гэдэг ч юм уу. E-спорт гэдэг чинь зөвхөн тоглогч гэдэг чинь бол зөвхөн нөгөө мөсөн уулынх нь оргил нь байдаг. Яг тэрний доор нь бол айгүй олон гоё боломжууд байдаг. Тэрийг нь бас олж хараасаа. Яг нөгөө хайртай дуртай e-спорт ажиллаж гэнэ. Гэхдээ тоглохгүй өөр юмыг хийдэг. Магадгүй тэр нь Монгол бас ирээдүйдээ одоо илүү боломжтой гэдэг ч юм уу тийм тоглогч байна гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Өдрийн одоо жишээ 8-аас 10 цагаар компьютерийн ард өнгөрөөнө гэдэг чинь айгүй хэцүү байхгүй юу. За тэгээ таны асуусан асуултанд би товч бөгөөд тодорхой гоё хариулсан гэж бодож байна. Маш их баярлалаа. Таныг үздэг хүмүүс дандаа гоё. За үздэг хүмүүстээ бүгдээр нь наандаж хэлэхэд маш их баярлалаа. Үнэнч фэнүүд байж ингэж олон жил үзсэн бүгдээрэнд нь маш их баярлалаа. Ер нь бол одоо хөгшөрч өгтлээ кастинг гэж боддог. Тэгээд
ер нь бол цаашдаа хийсээр байх болов уу гэж бодож байна. Тэгээд энэ channel дээрээ subscribe дараарай, лайк дараарай, баярлалаа. Финал шалгарчлаа шүү дээ тий. Финал шалгарсан юм гоё сэтгэл одоо магадгүй өрсөлдөгч багтаа хийх зүйл байна. За финал шалгарсан сэтгэл бол мэдээж өндөр байна. Тэгээд ямар ч сан авраг авахын төлөө тоглоно. Тэгээд өрсөлдөгч багтаа хэлээд тах юм бол баалгүй. Тэгээд сайхан тоглолт үзүүлэл гал гарсан тоглолт үзүүлэл гэж найдаж байна. Окей, баярлалаа. За тэмцээний талаар сэтгэл болон таныг ингээд аяллаа болгодог хүмүүс тандаж гоё юу гэх юм. Би таны номер 1 аялал шүү заяа. Үгүй аяллаа болгодог шүү заяа. За баяртай. Ямар тааш тэгээд финал шатгасны хувьд бол мэдээж баяртай байна. Тэгээд баг бүр дээдэмж одоо шарч болоогүй хүмүүс сарал болох гэж байна. Яаш ер нь иймэрхүү одоо эхлэл маань гайгүй байгаа юм байна. Маш их сэтгэл өндөр байна. Тэгээд одоо дэмждэг бүх хүмүүстээ хандж баярлалаа гэж хэлье. Ер нь цаашдаа тэгээд илүү сайн болоод явнаа гэж байна. За баярлалаа. За хай. Энэ нөгөө влогыг үрсч үзээ юу. Плитээс хэр. Асууч. Яахгүй. Гол энийг наруулдаг байгаа. Ганцхан асуулт. За ингээд чамаа нөгөө хүмүүс Монголын номер 1 мөн биш бла бла гэж амар их санал хавагдсан шүү дээ. Энэ дээр өөрөө яг ямар хариулт юм бэ? Ямар байр суурьтай бэ? Надаас асуултыг биш л гэж шүү дээ. Яагаад? Мэдэхгүй байна. За би амар зав байна. Өнөөдрийн Grand Final-д Атокси эсрэг тоглох баг маань дөнгөж сая шалгарлаа. Монголч болон 29-ийн хоорондоо тоглоод нэлийн халуун тоглолт гарсны үр дүнд Монголч шалгарлаа. Тэгээд аналист маань өнгөрсөн тоглолт болон дараагийн тоглолтын талаар юу гэж бодож байна? За өнгөрсөн тоглолт бол яг зүр микс баг учраас мэрэгжлийн багт болж байгаа шүү дээ. За тоглож байгаа зүйл юм сэтгэл зүйн асуудал гарч ирсэн. Жохон баян ч чамаас аль ханаа байгаа шүү дээ. Тийм үү ингээд хожигдсан сэтгэлээр унсаад тиймгүй үед юу хийж бодсон гэж байна. Одоо тоглож тэр юм байна. Манай найзлаар тайлбарласан. Зүү хамт тоглож байсан. Тиймсээ тэгээд одоо энэ зүгээрээ тэгэл юм уу гэдэг. Хожигдж сайжирна тэгэл тайлбарлаад зүгээр болно шүү дээ. Бензин одоо дараагийн тэмцээнд амжилт хүсье. Одоо бас ингээд олон улсын анхны тэмцээнд оролцох гэж байна тийм. Дотоодын тэмцээн гэдэг бол нэг өөр, гадаадын лангийн тэмцээн гэдэг бол нэг байдаг өөр үүдэг. Тэгэхээр одоо гадаадад очиод 16 настай тоглогч яаж амар астгийг үзүүлээд өгөөрэй чамцмаас том амжилтыг хүсье. Энэ хичээлээ байгаарай. Толгонаа бат. Юу мөсө ийм үедээ тавьчих шахдаг. Нэг удаагийн байгаа бид зөндөө нөө гэдэг. Жахан дээр дараа шүү. Даруулгач байна гэж. Тэр хэрэггүй. Тэгээд клам шиг байна. Чугасаа тэгж уух гэж тий. Би нөө шинжэнгээс осоо юм шиг дээ. Би эндээс ингэ сарстай. Үгүй камерад хэдэд сайхан ингэ реклам хийх тий. Ой яадаг реклам даа. Джейсон дээр зөв эдний лого могод гэж хэлдэг гэсэн. Нэг даа хийсэн. Гаран дээр шивээс мөн хэлэх юм шиг. Шивээс. Шойтны лого. Тоолж болтой тэрийг ил гаргаж байгаа. Камерын хооронд ил гаргаж байгаа. Нэг сууж байгаа. Тиймэрхээр энийг өнгөлцээ. Ахын гомрот дээр төрчихсэн. Зүгээр эднээс яг үнэртэй устай болох уу? Үнэртэй усын савнд эдэн хийчээд ингээд биелэг утцаа явж байгаа юм шиг. Шилтэн л Энэ хөө болж идэггүй юм хичээл дээ. хэлээгүй канцер дээр хүрээд ирэхээр нэлээ. Subscribe.